Хилцэх асуудлыг сая хуралдаан даргалагч уншихдаа үндсэн хуулийн цэцгийн 08 дугаар дүгнэлттэй холбоотой асуудал гэж уншлаа. Тэгээ энэ дээр хилцэх асуудал дээр би санал өгөөгүй. Учир нь гэвэл энэ дүгнэлтээр хоёр асуудлыг шийдээд дүгнэлт гаргасан. Нэгдүгээрт булган туяа гишүүнийг үндсэн хууль зөрчсөн асуудлаар, хоёрдугаарт засгийн газрын тогтоолыг 95 дугаар тогтоолыг манай хууль зүйн байнгын хороо өнөөдөр зөвхөн булган туяа гишүүний асуудлыг шийдэх гэж байна. Энэ өөрөө байж болох юм уу? Хоёр дахь дүгнэлтийн үр дагаврыг яагаад шийдэхгүй байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл 95 дугаар тогтоол өнөөдөр хүчинтэй байгаа юу, хүчингүй байгаа юу? 95 дугаар тогтоол өнөөдөр хүчинтэй байгаа юу, хүчингүй байгаа юу? Үндсэн хуулийн цэц бол ийм дүгнэлт гаргахаараа, тогтоол шийдвэр гаргахаараа хэрвээ эцсийн шийдвэр их судлалын хуралдааны шийдвэрээ гэдэг болвол гэж үзэж одоо тогтоолыг хүчингүй болгож байгаа бол заавал энэ тогтоолыг хүчингүй болгосгоо гэдэг зүйлийг заавал бичдэг байсан. Энэ удаа бичээгүй. Тэгэхээр их хурал энийг хүчингүй болгох юм уу? Болох ёстой гэж би бол хувьдаа харж байгаа. Бид нар үндсэн хуулийн 66-гийн 3 дугаар зүйлийн дээгүүр нь алхаад шууд дөрвийн мөрөөр одоо шийдвэр гаргах гэж сууж байна. Тэгвэл зөвхөн хувь хүнтэй холбоотой асуудлыг шийдээд бусдын нүдэ анаал өнгөрөх чинь л да. Тэгэхээр ийм практик байж болох юм уу? Ийм одоо зүйлийг бид нар хүлээмжшөөрөө тэр дундаа манай хууль зүйн байнгын хороо чи мэргэжлийн байнгын хороо шүү дээ. Мэргэжлийн байнгын хороо энэ дээр бол маш нухацтай авч үзэх ёстой. За хэрвээ зөвхөн булган туяагийн асуудлыг шийднэ гэвэл 95 дугаар тогтоолыг автоматар хүчингүй болсон гэж үзэх юм уу? Гэдэг нэг юм болох гээд байна. Тэгэхээр ингээд үндсэндээ бол их хурлын тамгын газар, их хурал, чуулган, байнгын хороод бол маш юм тодорхойгүй нөхцөл байдалд орчлоо л доо. Тэг бид нар энийг энд бол маш тодорхой яриад шийдэл гаргаад ингээ явах хэрэгтэй. За манай байнгын хорооны дараа төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Гэхдээ төрийн байгуулалтын байнгын хороо зөвхөн гишүүний асуудлыг хилцэхээс бусдаар энэ дүгнэлтийн асуудлыг бас хилцэхгүй. Дүгнэлтийн асуудлыг хилцэхгүй. Энэ бол цэвэр мэргэжлийн байнгын хорооны хилцэх ёстой асуудал. Тэгэхээр энэ дээр бол манай байнгын хороо энэ дээр бол маш хариуцлагатай байх ёстой. За хоёрдугаарт хэрвээ бид нар энэ удаа зөвхөн булган туяагийн асуудлыг хилцээд бусад асуудал нь цэцгийн дүгнэлтийн одоо нэгтгэн дүгнсэн хэсгийг манай дарга удирдлага болгоод ах шиг байна. Нэгтгэн дүгнээд хэрэгжүүлэх шаардлагатай дурдхан зүйтэй гэдэг энэ одоо хэрвээ бид нар ажиллана гэх юм бол эргээд бид нар дахиад үндсэн хууль зөрчөөд 66-гийн 3-ыг хэрэгжүүлээгүй гэдэг ийм одоо мөрлөө орох гээд байна. Тэгэхээр одоо айлч хувилбараараа байсан түрүүний Тэмүүжин гишүүн хэлсэн айлч хувилбараар байсан дандаа бид нар үндсэн хуулийн зөрчил рүү орох гээд байна. Энэ гацаанаас гарах хэрэгтэй. Гэхдээ энэ гацаанаас гарахдаа зөвхөн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэнд төтлөгдөж бид нар гарахгүй. Дүгнэлт гаргах гэд хоёр зүйл дээр дүгнэлт гаргасан. Энэ хоёрын үр дагаврыг бид нар хоёулангийн манай байнгын хороо шийдэх ёстой гэдэг ийм байр суурьтай байна. Тэгээ одоо ингээ би юм асуухаар одоо хэн хариулах юм бол доо? Цогтой дарга хариулах юм уу? Хэн хариулах уу? Ийм тодорхойгүй нөхцөл байдал үүсчлээ гэдгийг. Булган туяа гишүүний асуудал дээр бол цэцгийн дүгнэлтэн дээр ямарваа нэгэн байдлаар эргүүлэн татах асуудлыг огт дурдаагүй, хөндөөгүй учраас эргүүлэн татах ямар ч үндслэл байхгүй гэдгийг бас хэлэх ёстой. Баасан жаргал гишүүнээ үндсэн хуулийн цэцгийн өмнөөс би бол хариулахгүй штэ. Та өөрөө энийг сайн мэдж байгаа. Тэгэхээр энд бид нар ямар ч гэсэн өөрсдийнхөө байр суурийг бийж байр суурьаа илэрхийлнэ. Ингээл явхаас одоо өөр гарц байхгүй. Үнэхээр олон талаас нь бодож байгаад нэг ийм шийдэл бид нар олж ирэл ярьж байна. Тэгээ би нэгтгээд өөрийнхөө байр суурийг хэлнэ. Баярмаа гишүүнд микрофон өгье. За баасан жаргал гишүүнд 1 минут өгье. За одоо асуултанд хариулах хүн байхгүй бол би зориуд хурлын тэмдэглэл үлдээмээр байгаа юм. Яагаад гэвэл энэ асуудал хожим нь судлагдана. Хожим нь судлаачид эрүүл саруулах ухаанаар бас энэ нөхцөл байдлыг бүгдийг нэргэж харах байх гэж бас найдаж байгаа. Тийм учраас үндсэн хуулийн 66-гийн 3, үндсэн хуулийн 66-гийн 4, дээрэс нь их хурлын дэгийн тухай хуулийн 84, их хурлын дэгийн тухай хуулийн 85 гэд энэ заалтуудыг, энэ зохицуултуудыг бид нар зөрчөөд өнөөдөр энэ хуралдаан үргэлжилж байна. Энийг одоо
яаж шийдэх вэ гэдэг дээр ямар ч шийдэл байхгүйгээр цаашаа одоо явах гэж байна. Гэхдээ зөвхөн хувь хүнтэй холбоотой асуудлыг шийдэх юм улс төрийн шийдвэр, улс төрийн акц хийгээд явж байна. Хуульцсан хувьд бол бид нар үндсэндээ бүрэн гацаанд бол орсон гэдгийг хурлын тэмдэглэл тэмдэглэж үлдээх хүсэлтэй.